Энэхүү подкастуудаараа гэмт хэрэг, болсон явдал, сэтгцийн гач үйлдэлүүдээс үүдэлтэй хүн амны хэрэг зэргийг хүмүүст сэрэмжлүүлэх үүднээс бэлтгэж та бүхэндээ хүргэж байна. Дээрх агуулгуудын хүрээнд сэтгэл санаа тавгуйтах магадлалтай учраас жирэмсэн эхчүүд сэтгэл санаа докторгүй байгаа үедээ мөн 18-аас доош насныхан сонсохгүй байхыг зөвлөе. Энэ нь хувь хүний сонголт учраас хэрв сонсох явцад контентын ярианы агуулгаас болж сэтгэл санаа тагвархвал таныг сонсохоо зогсоогоорой гэж зөвлөе. Crime Station Podcast. Сайн байцгаана уу сонсогчдоо, бүгдээрэнд нь амралтын өдрийн мэнд хүргэе. За өнөөдөр та бүхэнд 8 дугаар улирлын хамгийн эхний дугаар буюу 141 дахь подкаст маань хүрэхэд бэлэн болсон байна. За нэг улирал бол нийт 20 дугаартай, та бүхэнд бол нийт 10 улирал буюу 200 дугаар ямар тач хүргэнэ гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Тэрнээс цааш одоо яхаа бас хараахан шийдэггүй байна. За ингээд энэ удаагийнхаа подкастаар би та бүхэнд асуултуудаар дүүрэн хамгийн одоо нууцлаг гэгддэг хэргийг нэлээд дэлгэрэнгүй ярьж сууж гин. За энэ хэрэг нь бүгд найрамдах Мальта улсад болж өнгөрсөн. За Герман улсын иргэн Майк Маншолт гэх хүүд тохиолдсон нэг маш харамсалтай одоо учир бүтээлэг хэрэг байгаа. Мальта улсыг бол та бүхэн мэдэх бах, Европ төвд хамаарагддаг. За газар дундын тэнгисийн жижигхэн бас тийм маш үзэсгэлэнтэй одоо арлын улс байдаг. Ингээд 2016 онд энэ улсад яг юу болж өнгөрсөн талаарх яриа руу одоо оръё. За ярианы эхэнд ямар тач хохирогч хүү одоо Майкийн талаарх товчхон мэдээллийг танилцуулъя. Майк Маншолт 1998 оны 8 сарын 20-нд Германы 160 мянга гаруй оршин суугчидтай Олденбург гээд хотод төрсөн. За тэр бол Бернд Маншолт болон Сюзанна Маншолт гээд хоёр хүний одоо хүүн юм байна. За Майкийн эцэг эх бол санхүүгийн хувьд доктортой байсан болохоор тэр бол маш тийм тайван, ухтай одоо хүүхэд насыг өнгөрүүлсэн. За тэгээд энэ хүү бол адал явдалд маш дуртай, тэгээд идэвхтэй хүүхэд байсан гэж хүмүүс бол тодорхойлдог. Майкийг бага байхад нь эцэг эх нь гэр бүлийн асуудлаас болоод салсан байдгийм байна. За тэгээд салсныхаа дараа бол Майк одоо ээжтэйгээ хамт амьдарч эхэлсэн. За сүүлд бол түүний ээж Сюзанна гэх эмэгтэй шинэ хүнтэй болоод Мария гэдэг нэртэй охинтой болсон. За харин аав нь болохоор бас л одоо шинэ хамтрагчтай болоод Даниэль гэдэг нэртэй хүүтэй болсон юм байна. За Майк бол энэ Мария болон Даниэль гэдэг хоёр дүүтэйгээ маш одоо сайн харилцаатай байсан гэдэг. Тэр бүр багасаа л одоо ганцаардхаас одоо айдаг, тоглож наадах дүү нартай байхыг хүсдэг байсан юм байна. Майк бага наснаасаа ер нь аялалд маш их дуртай. Ерөнхийдөө энэ зангаа бол одоо ааваасаа өвлөж авсан. За түүний аав нь болохоор Исланд, Шотланд, Карибын тэнгис зэрэг маш олон газруудаар одоо аялалд хүүгээ авч явдаг байсан юм байна. Тэд бүр хамтдаа нэг удаа Атлантын далайг дарвуулт онгоцоор 700 гаруй хоног зарцуулан одоо хөндлөн туулсан нь тэдний хувьд л мартагдчихгүй одоо адал явдалтай аялал болж исэн юм байна. За аав нь болохоор Майкийг маш тийм зөөлөн зантай, ээлдэг, адал явдалт дуртай мөртлөө одоо ерөнхийдөө одоо байгаа байдал нь тайван, дүлгөөхөн хүү байсан гэж бол тодорхойлсон байсан. 2016 оны 7 сард Майк бол Мальта улс руу аяллаар одоо явахаар шийдсэн. За энэ нь бол түүний хувьд анх удаа гэр бүл, за дүүнер, найз нөхөдгүйгээр одоо ганцаараа аялж байгаа аялал нь юм байна. Майк бол Мальтад хэлний сургалтанд сууж исэн найз охинтойгоо уулзах гэж ер нь бол очисон. Яг одоо найз охиных нь бас амралтанд таарж исэн болохоор түүнтэй одоо багахан хугацааг тэнд бас хамт өнгөрүүлэнгээ аялахаар шийдсэн юм байна. За мэдгүй хүмүүст хэлэхэд бол Мальта нь бол газар дундын тэнгис дэх арлуудын бүлэг гэж явдаг юм байна. За Италийн Сицили аралтай 58 милийн зайтай газар одоо оршдог. Хүн амын тоон ойролцоогоор 500 мянга. За нутаг дэвсгэрийн хувьд бол 315 квадрат километр хэмжээтэй. Жил бүр энэ газар бол олон мянган жуулчдыг татдаг үзэсгэлэнтэй газар гэж явдаг. Ерөнхийдөө Европын стандартаар нэлээд одоо халуунд тооцогдох зуны улиралд нь жуулчлалын одоо оргил үе гэж явдаг юм байна. За температур нь бол дунджаар 32 градус орчим байдаг. За энэний улмаас бол далайн эрг нь хүнээр дүүрч гэмт хэргийн гаралт маш багатай. Мөн улсын татварын таатай нөхцлөөрөө алдартай байна. Зарим
хүн бол ингээд 17 настай хүүхдийг ганцаараа ингээд аялуулахыг эцэг эхийн зөвшөөрснийг гайхаж магадгүй байх. Гэхдээ тэдний гэр бүлийн хэлснээр бол Майк бараг дэлхийн бүх өнцөг булан үзчихсэн маш их туршлагатай байсан. Тэр бол олон хүнд хүндрэлтэй санагдах зүйлсийг өөрийн биеэрээ зохицуулж чаддаг, мөн үргэлж хариуцлагатай байдаг хүүхэд байсан. Майк 2016 оны 7 сарын 8-нд Мальтагийн нийслэл Валеттад газардсан. За найз охинтойгоо тэр бол уулзсан байгаа. За ингээд хоёр залуу дараачийн өдрүүдээр нь аялж, зугаалж, Мальтагийн эргэн тойрныг сонирхож өнгөрүүлсэн. За тэгээ Герман руу буцах өдөр ойртох үеэр Майк бол Мальтад илүү хэд хоног байхыг хүссэн юм байна. Ингээд түүний найз охин нь болохоор ганцаараа Герман руугаа буцаад Майк бол эцэг ихтэй арал дээр баг зэрэг илүү хэдэн өдөр сунгаж үлдэхийг хүсэж байгаагаа бол хэлсэн. За тэр үед ээж Сюзанна нь бол Германд гэртээ байсан бол аав нь болохоор гэр бүлтэйгээ хамт Хорватад амарч исэн юм байна. За тэгээ аль нь болохоор Майкийн хүсэлтийг ерөөсөө эсэргүүцээгүй. За тэгээ тэнд үлдэхийг нь бол зөвшөөрсөн юм байна. За тэгээ тэр бол Слима хотын нэг зочид буудалд байрлсан. За Слима нь болохоор Мальтагийн хойд эрэгт оршдог. Худалдаа амралт зугаалга, үйлчлэгээний төв бүхий хүн амын нэгтрэл хамгийн өндөр бүс гэж явдаг юм байна. Майкийн байрлсан зочид буудлынх нь нэр нь бол Астра. За тэгээ зочид буудлын хяналтын камерын бичлэгээс нь харахад бол тэр 7 сарын 18-ны өглөө өрөөнөөсөө гарсан. За тэгээд 105 дугаар өрөөнөөс 8 цаг 39 минутын үед гараад 9 цаг 10 минутын үед болохоор буудлын ресепшн дээр очиж ямар нэг зүйл мэдээллийн дээр асуучаад ажилтнаа хэсэг ярилцсан гэдэг нь харагдчихсан. За дараа нь болохоор Майк өрөөндөө буцаад яваад орсон ба. За тэгээд өрөөндөө 1 цаг орчим байсан. Тэгээд зочид буудлын өрөөнөөсөө 9 цаг 55 минутын үед буцаад гарч явсан. Буудлын хяналтын камерын бичлэг дээр бол Майк нэг цэнхэр өнгийн футболк өмссөн. Мөрөндөө бол хар үүргэвч өөрсөн. Гартаа гар утсаа барьсан байдалтай харагдсан. Үүргэвчэндээ тэр бол GoPro камер, зөөврийн цэнэглэгч, бичиг баримт, кредит карт болон бэлэн мөнгө авч явж байсан. Тухайн өдөр нь бол халуун тийм нартай өдөр байсан. За Майк бол өдрийг хийд юм өнгөрөхийг хүсээгүй. Зочид буудлаас тэр бол гарсны дараа ойролцоох нэг бомб руу алхаж жоод тухайн өдрөө ашиглаад уулын дугуй түрээслэхэр болсон. Түүний түрээслсэн дугуй нь тийм хөх хар өнгийн Ломбардо маркийн дугуй байсан. Ингээд тэр өглөөний орон цаг 11 минутанд WhatsApp-аараа аав руугаа дууд мессеж илгээсэн юм байна. За тэр мессежиндээ болохоор дугуй түрээсэлсэн. Тэгээ тэр өдрөө Мальтаг тойроод дугуй унахаар төлөвлөж байгаа гэдгийг ол хэлсэн. Гэхдээ зарим зам нэлээд тийм огцом өгсөөр болохоор дугуйгаа түрж алхах хэрэгтэй болно гэж дурдсан байгаа. За тэгээ удахгүй зураг явуулъя гэж хэлсэн боловч өрөөсөө хизээж ахиж бол зураг явуулаагүй, холбоо бариагүй. Ерөнхийдөө бол ингээд аав нь хүүгээсээ сонссон хамгийн сүүлчийн дууд мессеж нь ийм байсан. Майк тэр цагаас хойш гэр бүлийнхэнтэйгээ холбоо бариагүй. За гэхдээ гэрийнхэн ч гэсэн ямар нэгэн зүйл тохиолдсон гэж огт сэжиглээгүй. Тэдний хувьд бол ингээд Майк өөрт нь маш их таалагдсан арал дээр аялаад ингээд завгүй явж байгаа гэж бодож исэн байна. За ингээд 7 сарын 22-нд Майкийн ээж Сюзанна тэгээд дүү Мария хоёр нь сонгоцны буудал дээр очиод Майкийг хүлээж эхэлсэн. 22-нд гэхээр Майк бол хамгийн сүүлд автагаа холбоо барьснаас 4 хоногийн дараа гэсэн. За тэгээ тухайн өдөр Германы сонгоцны буудал дээр уг нь бол газардахаар байсан ч гэсэн Майк бол ирээгүй. За тэгээ эхэндээ ээж дүү хоёр нь түүнийг бол нөгөө Франкфуртод газардаад тэгээд дамжаад суусан байж магадгүй гэж утсан байгаа. Ингээд дараа нь бол Сюзанна хүүгийнхээ утас руу залгасан ч гэсэн утас нь бол унтраалттай байсан. Тэгээ олон удаа холбоо барихыг оролцсон ч гэсэн ерөөсөө амжилтгүй байсан болохоор Майкийг Герман руу авчих ёстой байсан нислэгийн агаарын тээврийн компани руу холбогдоод за тэгээд Майк бол тухайн онгоцонд огт сууж ирээгүй гэдэг нь тодорхой болсон. Ингээд энэ мэдээг сонссны дараа Сюзанна бол 7 сарын 22-ныхоо бүр шөнө 2 цагийн орчимд шууд цагдаа руу очиод хүүгээ ор сургууй алга болсон тухай мэдэгдсэн юм байна. Германы цагдаа нар бол ашгүй энэ хэрэг дээр ач холбогдол өгөөд Мальтагийн цагдаа нартай шууд холбоо тогтоосон. Германы мөрдөгчдийн нэг нь бол Мальтагийн цагдаа Майкийг дор хаяж 2 өдрийн турш хайж исэн гэсэн мэдээллийг бол хүлээж авсан юм байна. Майк 7 сарын 18-ны өглөө уулын дугуй түрээсэлсэн цагаас хойш арал дээр бол дахиж түүнийг хинч хараагүй байсан. За тэр бол дугуйг маргааш нь буцааж өгөх ёстой байсан ч гэсэн хизээч өрөөсөө буцаагүй байсан. Майк алга болсныг Мальтагийн хууль сахиулагчид 7 сарын 20-нд Астра зочид буудлын
менежерээс бол олж мэдсэн. За Майк бол зочид буудалтаа буцаж ирээд эд зүйлсээ авах, за мөн буудлынхаа өрөөг хүлээлгэж өгөх ёстой байсан ч ерөөсөө огт ирээгүй. За ингээд түүнийг сүүлд харснаас хойш 4 өдөр өнгөрөх үеэр бол Мальтагийн цагдаа нар аль хэдийнэ түүнийг ойр орчмоор нь хайж эхэлсэн байсан. Гэхдээ энэ хугацаанд Мальтагаас хинч Германд байгаа Майкийн гэр бүлийнхэнтэй холбоо барьж нөхцөл байдлын талаар мэдээлэлгүй байсан. Зарим их сурвалжийн хэлснээр бол хууль сахиулагчид Майкийн гэр бүлийн холбоо барих мэдээлэл огт байхгүй учраас ингэж чимээгүй байсан гэдэг бол өөр их сурвалжууд дээр болохоор тэднийг бол маш тийм хайхрамжгүй хандснаас болсон гэж үздэг юм байна. За ямар ч байсан Майкийн аав нь бол хүүгээ алга болсныг мэдсэн даруйдаа нөгөө Хорватид амарч исэн гэсэн штэ. Тухайн амралтаа бол шууд зогсоогоод дүү Даниэлийнх нь хамтаар Мальта руу явах хамгийн ойрын нислэгийг захиалсан юм байна. Нөхцөл байдал маш ойлгомжгүй хүнд байсан хэдий ч Майкийн аав нь бол маш тайван байхыг хичээж хүүн яагаад ингэж төлөвлөсөн нислэгтээ сууж чадаагүй байж болох бүхэл боломжит хувилбарыг дотроо бодож үзсэн байна. За эхлээд бол Майкийг нислэхээсээ хоцорсон байж магадгүй, утсаа алга болгосон, за эсвэл хулгайд алдсан байж болох талаар бодсон. За гэр бүлийнх нь бол энэ бүх зүйлд эхлээд маш эерэг байхыг хичээж Майк хизээч юм гинэт гарч ирнэ гэдэгт итгэсээр байсан. За харин Майкийн аавыг хамгийн их түгшээсэн зүйл нь бол Майкийн утас унтраалттай байсан явдал байсан. За тэгээд Мальтагийн хууль сахиулагчдтай байнга холбоотой байж хүүгээ хайх ажиллагаанд идэвхтэй оролцож эхэлсэн. Цагдаа нар Мальтагийн бүх арлуудыг шалгаж Майк дотоодын усан онгойц за эсвэл жижиг нисэх онгоцоор зорчсон эсхийг бас нэгтэлсэн. Улсын хэмжээнд мянган эрлийн зар тарааж ирсэн бүх мэдээлэл сэжүүрүүдийг шалгаж эхэлсэн. Майкийн ээж нь харин Герман улсад үлдсэн ч гэсэн хүүгээ хайх ажиллагааны явцын талаар байнга бол мэдээлэл авч байсан. 2016 оны 7 сарын 24-нд Интерпол энэ хэрэгт нэгдээд мөрдөн шалгалт олон улсын хэмжээнд нэлээд өргөн хүрээг хамарч Герман, Мальта хоёр улс хамтарч хүүг олохоор ажиллаж эхэлсэн. Харин 7 сарын 26-нд Майк алга болсноос хойш 8 хоногийн дараа Мальтагийн цагдаа нар нэр нь үл мэдэгдэх хүнээс нэг мэдээлэл хүлээж авсан юм байна. За энэ мэдээллийг өгсөн хүний хэн болох нь олон нийтэд бол хизээч ил болоогүй. Цагдаа нар тухайн хүнийг тогтоож чадсан эсхинч тодорхойгүй үлдсэн. За утассан хүн бол Майк арлын баруун эрэгдэх хад асахтай тийм бүсэд байгаа тухай бол хэлсэн юм байна. Дингли хадан цохоо гэж нэрдэгддэг тухайн газар ойролцоогоор 820 футын өндөртэй. За энэ нь болохоор 250 орчим метр өндөртэй гэсэн үг юм байна. За тухайн газар нь бол арлын хамгийн өндөр цэг гэгддэг. Газар дундын тэнгисийг бүхэлд нь харах боломжтой болохоор жуулчдын дунд бол маш их алдартай газар байдаг. За мөн эдгээр хаднууд нь бол арал дээрх өөр нэг алдартай аялал жуулчлалын бүс болох Рабатын катакомбын ойролцоо байрлдаг юм байна. Майкт бол дугуй түрээсэлсэн хүн цагдаад мэдэгдэхдээ өсвөр насны хүү тэдний богино ярианы үеэр бол тухайн катакомбыг үзэх хүсэлтэй байгаа гэдгээ дурдсан байсан. За ингээд Майк бол тухайн бүсээр дайрч өнгөрсөн байх маш өндөр магадлалтай байсан. Цагдаа нар үнэрч нохоотой эрлийн баг гал сөнөөгчөд эмнэлгийн ажилтнуудтай хамт хадан цохооны бүс рүү ол илгээгдэж эрен хайх ажиллагааг эхлүүлсэн. За Майкийн аав болон дүү Даниэл хоёр нь ч гэсэн яаралтай тийшээ очсон. За тэгээ тэднийг очиход бол хэдийнэ зарим сэтгүүлчид яваад очсон асуулт асуухаар хүлээж исэн байна. За тэгээ удалгүй аврах багууд тэрч байтугай төргөн цэслэмжийн машинч газар дээр бол явж утсан. За ингээ хэдэн цагийн турш хайсны эцэст үнэрч нохоод ойролцоохон ямар нэг зүйл илрүүлсэн ч гэсэн хууль сахиулагчид мэрэгжлийн багийн ажилд нь саад болохгүй байхын тулд Майкийн аав болон түүний дүү Даниэл хоёрыг хол байхыг хүссэн юм байна. За тэгээ удалгүй хинч сонсохыг хүсээгүй мэдээг хүлээж авсан. Майк бол олдсон байгаа. За гэхдээ харамсалтай нь тэр аль хэдийнэ амьсгал хураасан байсан. Түүний цогцос хадан цохооны доод хэсэгт хадны тийм овоосон хэсгийнхэн дунд ургасан буцсоогны доор хин нэгэнд харагдахгүй нууга тавьсан юм шиг байдалтай олдсон юм байна. За энэ байрлал нь хүрэхэд бол маш хүндрэлтэй. Дээрээс нь харахад ингээд бараг л доор хүн
унтсан байгаа гэдгийг нь харах боломжгүй тийм газар байсан юм байна. Тийм болохоор жуулчид ихтэй бүс нутаг байсан хэдий ч хинч Майкийг ерөөсөө олж хараагүй нь ойлгомжтой болсон. Майкийн түрээссэн дугуй нь цогцсноос ойролцоогоор 30 метрийн дээр хаднаас дүүжлэгдсэн байдалтай олдсон. За дугуй нь бол маш их эвдэрсэн. Тэр дугуйных нь хийн гарцсан. Тэгээ бариул хэсэг нь ингээд муурайцсан байсан гэж байгаа. Цагдаа нар Майкийн цогцыг газраас аваад задлан шинжилгээнд илгээсэн. За мөн хэргийн газраас олдсон хохирогчийн зарим эд зүйлийг хурааж аваад шинжилгээнд явуулахар байсан. Майкийн пүүз болон нарны шил түүний цогцсны ойролцоо олдсон юм байна. За ямар нэг шалтгаанаар Майк бол хөл нүцгэн байсан. Харин зочд буудлаас авч гарсан гар утас, за зөөврийн компьютер, GoPro камер, мөнгө, кредит карт зэрэг эзүүлсээ хийсэн байсан түүний өөр хөвчин бол огт олдоогүй. За тэгээ цагдаа нар бол цогцос олдсон газрын ойролцоох газрыг эзэмшдэг нэг фермертэй уулзаж хэд хэдэн асуулт асуухаар болсон. За фермер зүгээр л юу ч мэдэхгүй гэж хариулж исэн юм байна. Майкийн аав ч гэсэн тухайн фермертэй ярилцаад Майкийг ойр хавьд харсан эсэх, за эсвэл хүүгийнх нь өөр хөвч хаана байж болох талаар асуусан. Тэгсэн чинь тухайн фермер болохоор нэлээд тийм сонио зан гаргаж асуултанд хариулах, хамтран ажиллахыг бол хүсэхгүй тийм байдалтай байсан. Тэгээ ярилцах үеэр маш тийм тухгүй байдалтай харагдаж юу ч мэдэхгүй гэдгээ бүр дахин давтсаар байсан. Ингээд эцсүүлд нь бол Майкийн аав Брент гэдэг хүн хүүгийнхаа хувь заяаг ийм харамсалтайгаар төгссөнд гүнээ зочирдож сэтгэл санаагаар унсан ч гэсэн за үнэн хэрэгтээ ингээд хүүд нь юу тохиолдсон, юу болсон болохыг тогтоохын тулд өөрийгөө ингээд маш хүчтэй барихыг хичээж байсан. Харин нөгөө Даниэл гээд дүү нь болохоор ахыхаа өвлөөс болоод маш тийм гүнзгий, сэтгэл зүйн шоконд орсон. Учир нь гэх юм бол Даниэл хатагаа бол маш их ойр дотн байсан. За тэгээд насанд хүрэхээрээ хамтдаа дэлхийгээр аялна гэж төлөвлөж исэн ч энэ мөрөөдөл нь хизээч биелэх боломжгүй болсон. Дараа нь бол Сюзанна хүүгийнхаа талаарх аимшигтай мэдээг хүлээж аваад итгэж чадахгүй маш их шокийн байдалд орсон. Энэ бол түүний амьдралдаа хизээч төсөөлж байгаагүй зүйл нь байсан. За Мария ч гэсэн мөн ахыхаа өвлөөс болж гүн зочирдож сэтгэлээр унсан. Ялангуяа эмэгтэй дүүтэйгээ бүр багаас нь хамт амьдарч исэн болохоор тэр бол ингээд дахиад хатаага хизээч уулзаж чадахгүй болсон гэдэгтээ итгэж чадахгүй байсан. Ингээд хэд хоногийн өмнө аль хэдийнэ Германд очсон байсан нөгөө Майкийн найз охин нь бас л энэ мэдээг сонсоод асар их цочролд орсон баг. Ерөөсөө л хэдхэн хоногийн өмнө Майктай хамт байж буцаад Герман руугаа хурж ирэхийг нь хүлээж дахиад уулзна гэж бодож исэн. За ингээд энэ хэрэг бол Малтад асар их шуугиан тарьсан. Учир нь гэх юм бол ийм төрлийн хэрэг Малта улсад бол маш ховорт тохиолддог юм байна. Тэрнээс гадна ингээд гэр бүлийнх нь бүх гишүүн герман хүн байсан болохоор Германд ч гэсэн энэ асуудал бол олонний анхаарлыг маш их татсан юм байна. За тэгээд цаашид бол мөрдөн шалгалтын явцад олон ачирхалтай зүйлүүд илэрч эхэлсэн. Майк Малтад хийсэн аяллахаа бараг бүх мөчийг бичээж зураг авдаг байсан болохоор түүний GoPro камерыг хэрвээ олсон байсан бол цагдаа нарт маш сайн эхлэл болох байсан. За хэрвээ Майк тухайн өдөр аяллахаа туршид бичлэг хийсэн гэж үзэх юм бол GoPro камер нь энэ хэргийг хурдан тайлахад туслах хамгийн чухал баримт болох боломжтой байсан. Майкийн цогцос олдох үед Малтагийн цагдаа нар түүний биед ойр байсан өөрт нь хамаарах 3 зүйлийг бүртгэж авсан. За үүнд нь бол түүний гутал, нарны шил, за мөн Майк биедээ авч явдаг байсан GoPro камерынх нь кейс нь байсан. За тухайн кейс нь бол Майкийн бүсэнд нь бэхлэгдсэн байсан ч гэсэн дотор нь бол нөгөө камер нь байсан эсэх эсвэл хоосон байсан эсэх нь тодорхойгүй мөрдөн шалгалтын явцад ингээд нууцлаг байдлаар алга болсон юм байна. Цагдаа нар Майкийн цогцыг авч байх үед бол Майкийн аав нь тэднээс GoPro-гийнхэн талаар асууж исэн. За хэргийг хариуцж исэн ахлах мөрдөгч эмэгтэй болохоор Майкийн бүсэнд нь GoPro-гийн кейс байсныг харсан. Бусад цагдаа нар тэрийг нь бол бүртгэж аваад хураасан гэж аавд нь хэлсэн байдаг. Ер нь бол энэхүү ахлах мөрдөгч нь бүх эд зүйлийг хураах хүртэл Майкийн цогцыг хамгаалж зогсож исэн гол хүн юм байна. За ингээд Майкийн аав нь Малтад очсон дараа хамгийн түрүүнд Майкийн нөгөө байрлаж исэн Астра гээд зочид буудалд нь явж ицсэн. Зочид буудалд очиход бол 105 дугаар өрөө нөгөө Майкийн байрлаж исэн өрөө гэсэн үг шүү дээ. Тэр өрөөг бол аль хэдийнэ цэвэрлээд сулцсан байсан. Өрөөнд байсан Майкийн бүх эд зүйлийг Майкийн аавд нь өгсөн ч гэсэн GoPro-гийн кейс нь бол тэрэн дунд нь байгаагүй.
За энэ бол Майк тухайн GoPro камера болон камерынхаа кейсийг өөрийнхөө бед авч явж исэн. За тэгээ зогтсоолдох үед түүний бүсэнд нь бэхлэгдсэн байсан кейс дотор камер байсан байх магадлал өндөр гэсэн үг гэсэн. Аав нь бол GoPro камер нь ямар үн цэнтэйг маш сайн мэдчихсэн. За учир нь гэх юм бол Майк бараг бүх зүйлийг бичиж авдаг байсан. Тухайн камер дээрх бичлэг түүнд яг юу тохиолдсныг илчлэх боломжтой байсан. Гэхдээ цогцос болон бусад эд зүйлсийг хураасны маргаашнаас эхлээд мөрдөн шалгалтад оролцсон бүх цагдаа нар хохирогчийн бүсэнд камерын нь кейс байсан гэдгийг үгүйсгээд эхэлсэн. Тэд нар бол огт тийм зүйл бүртгэгдэж хураагдаагүй гэж мэдэгдсэн юм байна. Ахлах мөрдөгч өөрөө одоо кейсийг харсан гэж хэлсэн байхад бүх цагдаа нар ингэж угүйсгэж байгаа нь Майкийн аавд нь нэлээд сэжигтэй санагцсан. За ингээд дараа нь одоо аав нь ахлах мөрдөгчтэй дахиад уулзаж ярилцсан чинь нөгөөх чи яриагаа өөрчлөөд би ч гэсэн одоо GoPro-гийн кейс энэ ерөөсөө хараагүй, ерөөсөө тийм зүйл хурааж аваагүй гэж мэдэгдсэн байгаа. За тэгээ яг тухайн цогцос олдог өдөр бол цагдаа нар Майк одоо дугуй унаж яваад хадан цохоноос унсан гэж аль бие ёсоор зарласан. Гэхдээ Майкийн цогцос олдсон байдал нь цагдаагийн тайлбартай ерөөсөө нийцэхгүй байсан. За хэрвээ Майк үнэхээр дугуй унаж явж байгаад унсан бол тэр шууд ингээд доошоогоо унах ёстой байсан. Харин түүний цогцос олдсон байрал нь болохоор арагшаага унсан юм шиг харагдчихсэн баг. Харамсалтай цагдаа нар Майкийн үхлийг осол гэж яаран дүгнэж тэр бол 30 метрээс дээш өндрөөс унаад дараа нь өнхөрсөөр байгаад цогцос олдсон газар хүрсэн гэж бол мэдэгдсэн. Майкийн цогц дээр задлан шинжилгээ хийхээр хариуцаж авсан шүүх шинжээч эмч аавд нь одоо хэлэхдээ Майк бол уналтын үеэр хүзүүнд 2 газараа хугарснаас болоод бараг одоо агшин зуур ингээд тэр даруйда амьсгал хураасан одоо нас барсан болохоор зовж шаналсан зүйл бол огт байхгүй гэж хэлсэн юм байна. Гэхдээ тухайн үед бол Майкийн цогцод нь одоо рентген шинжилгээ бол хараахан хийгдээгүй байсан. Тэгэхээр одоо шүүх эмч ийм дүгнэлтийг зөвхөн хараах мөн тэмдрэх байдлаар хийсэн үү эсвэл зүгээр л худлаа хийсэн үү гэдг нь тодорхойгүй хэвээрээ үлдсэн. Тэгчээд задлан шинжилгээний аль бие усны тайлан нь болохоор 1 сарын дараа эцэслэн гараад ДНХ шинжилгээний цэцлэмжтэйгээр тухайн олдсон цогц нь үнэхээр Майк Маншолт мөн болохыг нь баталсан. Тайланд дурдсанаар бол Майкийн цогцос олдох үед тэр ойролцоогоор 8 хоногийн өмнө нас барсан байсан гэж олигдсон. За энэ нь бол тэр зочид буудлаас гарч яваад дугуйтайгаа арлыг тойрж үсгээр явсан тэр өдрөө амиа алдсан гэсэн үг юм байна. Гэхдээ задлан шинжилгээний дүгнэлтэнд Майкийн бед ямар ч одоо яс хугараагүй гэж тэмдэглэсэн нь бол хамгийн хачирхалтай байсан. Хэрвээ тэр үнэхээр одоо 30 метрээс дээш өндрөөс тэр хадан цохон дээрээс унсан байх юм бол дор хаяж нэг гарн ч юм уу за эсвэл өөр ямар нэг биеийнх нь яс хугарах ёстой. За энэ дүгнэлт нь бол нөгөө шүүх эмч аавд нь урд нь Майк хүзүүгээ ингээд 2 газараа хуглаад ямар ч тийм одоо өвдөлтгүйгээр шууд нас барсан гэж ярьсантай нь бол шууд зөрчилдөжсэн. Тийм болохоор ингээд Майкийн нэг ч яс нь хугараагүй гэсэн энэ шүүх эмчийн мэдэгдэл нь худлаа байсан гэдгийг нь илтгэж байгаа. Майкийн түрээсэлсэн дугуйнд ч гэсэн шүүх шинжилгээ хийгдсэн. Тухайн дугуйны эвдрэл гэмтэл нь 30 метрээс дээш өндөр газараас унсантай огтхонч тохирохгүй гэсэн тийм дүгнэлт гарсан юм байна. Аль бие усны задлан шинжилгээний тайлан гэр бүлд нь хүргэгдэхээс хэд хоногийн өмнө Майкийн цогцыг хариуцж исэн Моргийн нэг ажилтан одоо аавтай нь уулзахаар очисон юм байна. За тэр эмэгтэй бол аавд нь бүх зүйл маш цэжигтэй санагдж байгааг хэлсэн юм байна. Майкийн бед ясны хугарал огт байгаагүй нь түүнийг дугуй унаж яваад хадан цохоноос унсан гэсэн цагдаагийн аль бие усны хувилбартай нийцэхгүй байсан. За тэр эмэгтэй бол аавд нь цаашид яхаа сайн бодож үзхийг зөвлөсөн. За түүнээс гадна цагдаа нар энэ хэргийг цаашид үргэлжлүүлэн шалгах сонирхол огт одоо анзаарагдахгүй ерөөсө харагдахгүй байгаа гэдгийг нь бол онцлсан юм байна. Ингээд энийг сонссны дараа аав нь бол мөрдөн шалгалтыг ахалж исэн. За өмнө нь нөгөө GoPro-гийн кейсийг харсан гэж хэлээд дараа нь үгүйсгсэн тэр хүн дээр бол дахиад явж утсан байна. За гэхдээ энэ удаад тухайн одоо нөгөө ахлах мөрдөгч гэдээсэн эмэгтэй аавтай нь ярихаас шууд татгаалзаж асуултуудаас нь зайлсхийсэн нь Майкийн аавын сэжгийг улам бүр нэмэгдүүлсэн. Аав нь бол хууль сахиулагчдаас хүүгийнхаа GoPro камерыг асуусаар байсан. За ингээ хэд хоногийн дараа Мальтагийн шүүх шинжилгээний газар түүнд бол нэг дижитал камер өгөөд за энэ камер бол Майкийн камера гэж хэлсэн юм байна. Гэхдээ өгсөн камер нь бол Canon-ы зүгээр юм зураг авдаг аппарат байсан. Харин Майкийн ашиглаж исэн GoPro нь болохоор
болохоор Hero 2 гэдэг тэр загвар нь байсан юм байна. Тэгэхээр энэ Canon гэдгээс бол тис өөр камер гэсэн. За тэрнээс гадна одоо дотор нь нэг memory card байсан. Тэр нь болохоор одоо камертайгаа хамт юу чгүй эвдэрсэн байсан. Тэгээ хууль сахиулагчид тэрийг тайлбарлахдаа болохоор тухайн одоо memory card-ыг цогцсны хажуухнаас олсон. За тэгээ камерныхын дотор талд байсан гэж тайлбарласан юм байна. Аав нь бол мэдээж харсан даруйда энэ камер хүүгийнх нь биш гэдгийг шууд мэдсэн. Тэгчээд ерөнхийдөө бол яг уу одоо энэ хууль сахиулагчид яг одоо хүүгийнх нь тэр GoPro-гийнхэн талаар асууха болох болов уу гэсэндээ ийм өөр камер өгчлөө гэж утсан. Ийм байдлаараа Мальтагийн одоо хууль сахиулагчид бол ямар нэг зүйлийг нуун дарагдуулж байгаа юм шиг харагдаж эхэлсэн байгаа. За Майкийн аав бол зарим цагдаанараас хүүгийнх нь эд зүйлсийг хэн хулгайлсан байж болох талаар асуусан. Зарим цагдаа нар болохоор Мальтагийн хүмүүс ерөн зогцсноос юм хулгайлдаггүй гэж хариулж, харин өөр ямар нэг улсын жуулчин хүн авч явсан байж магадгүй гэж таамагласан юм байна. Подкастын ивент итгэгч Skin Farm Clinic. Гоо сайхан арьс арчилгааны талаар хүмүүсийн хамгийн их асуудаг зүйл бол хаана, яаж, ямар эмчилгээ хийлэгвэл аюулгүй натурал үр дүнтэй байх вэ гэсэн асуулт байдаг. Skin Farm Clinic нь 2020 оноос хойш зөвхөн месийн бус гоо заслын натурал төрхийг хадгалсан эмчилгээгээр дагнаж үйл ажиллагаагаа явуулж байгаа. Зорилго нь таны төрхийг өөрчлөх биш, харин урт хугацаанд эрүүл, тойлгоор, залуухан харагдуулахад оршдог. Одоо Skin Farm Clinic маань маш гоё giveaway зарласан байгаа юм билээ. Сэвх нөсөө толгой арилгахыг хүсэж байгаа хүмүүст зориулаад 2 Азтан тус бүр 5,500,000 төгрөгийн эмчилгээний эрхийн эзэн болох юм байна. Азтанг 26 оны 1 сарын 1-нд тодруулах юм байна. Giveaway-д яаж оролцох болон бусад дэлгэрэнгүй мэдээллийн линкийг description хэсэгт оруулъя. Бүгдээрэнд нь аз хүсье. Подкастын ивент итгэгч Skin Farm Clinic. За тэгээд цагдаа нар мөн Майкийн одоо ашиглаж исэн гар утасны одоо байршлын мэдээллийг нь татахыг оролцсон ч гэсэн ямар ч бүртгэл олоогүй гэж мэдгдсэн. За ингээд энэхүү маш одоо хоорондоо зөрчилтэй мэдээллүүд мөрдөн шалгах сонирхолгүй хандлагаас залхсан Майкийн аав бол хид хідэн ноцтой зүйлүүдийг дэлгэж гаргаж ирэхэд бэлэн болсон байсан. Гэхдээ эхлээд Герман руугаа буцаад хүүгийнхээ оршуулгыг зохион байгуулах болон одоо бусад асуудлуудыг шийдэх шаардлагатай байсан. Майкийн цогцос 2016 оны 8 сарын 17-нд Германд хүргэгдсэн. За яг энэ үед бол хэргийн нууцыг улам гүнзгий болох шинэ баримтууд илэрч эхэлсэн. Оршуулгын газрын ажилтнууд Майкийн цогцсыг оршуулахад бэлтгэх явцдаа хид хідэн хачирхалтай зүйлүүдийг анзаарсан байгаа. Майкийн бие яг л дотроо хоосон юм шиг одоо ингээд юучгүй дотор байсан бүх юмнуудыг авсан юм шиг байдалтай одоо харагдсан байна. За үүнээс гадна түүний цогцсыг огт балзамжуулаагүй оршуулахад бэлтгэгдээгүй байсан нь том асуудал байсан. За энэ балзамжуулах гэдгийг та бүхэнд тайлбарлаж өгөх хэрэгтэй бах. Ерөнхийдөө бол одоо цогцост задрал явагдахаас хамгаалах зорилгоор цусыг нь гадагшлуулад тэгээд судас болон хөндөй эрхтнүүдэд нь химийн уусмал бодисыг шахаж оруулт юм байна. За ингэснээрээ бол ялзрал болон задралыг удаашруулж, эвгүй үнэр гарахаас сэргийлж, гадаад төрхийг нь харьцангуй хэвийн байлгах, за бас хол зайд тээвэрлэх боломжийг бүрдүүлэх. За дээрэс нь нэмээд бол 2 дахь удаагийн задлан шинжилгээ хийх нөхцөлийг бүрдүүлж өгдөг. Тийм маш чухал үйл явц байд юм байна. Майкийн хувьд бол яасан байсан гэхээр биедэн задрал явагдаад дотор эрэхтэн тэгээд эдис шинжилгээнд хамрагдах боломжгүй болсон. За өөрөөр хэлэх юм бол үхлийн шалтгааныг тогтоох тэр нэг нотлох баримт нь устсан гэсэн үг. Тэгээд тухайн үед үхлийнхэн талаар мөрдөн шалгалт үргэлжилсэн хэвээрээ байсан Мальтагийн хууль сахиулагчид бол цогцсыг балзамжуулаагүй байснараа Германы шүүх шинжээчид 2 дахь удаагийн задлан шинжилгээг бүрэн гүйцэд хийх ажиллагаанд ноцтой саад учруулсан байсан. Өөрөөр хэлэх юм бол одоо ингээд үхлийн шалтгааныг тогтоох сүүлчийн боломжийг нь устгахчихсан байсан. Ингийн мэдээж нэгдүгээрт бол маш хариуцлагагүй, хоёрдугаарт маш тийм с ิจ гтэй үйлдэл гэж үзэхээс өөр аргагүй байсан. Ингээд энийг анзаарсан оршуулгын газрын ажилтнууд шууд Германы одоо хууль сахиулагчдад мэдэгдсэн юм байна. Нэг цагдаагийн ажилтан оршуулгын газрынханд хэлэхдээ нисхонгоцны буудалд
Майкийн авсыг хүлээн авсан ажилтнууд ч бас авсан нь одоо хитрхи тийм хөнгөн санагцсан гэж анзаарсан тухайга дурдсан. Ингээд энэ бүхэл с сэжигтэй нөхцөл байдлын улмаас Майкийн цогцыг цаашид наривчилсан шинжилгээ хийхээр Хановерийн анагаахын их сургууль руу илгээсэн. За тэнд хийсэн шинжилгээгээр цогцос бол ердөө л 16 кг жинтэй байсан нь тогтоогдсон. За тэгээд цогцыг нээж үзэхэд бол түүний бараг бүх дотор эргэтэн нь байхгүй байсан. За энд нь бол тарих, зүрх, уушиг, илэг, нойр булчирхай, баруун бөөр, давсаг, төрөв булчирхай, ходоод, за гэдэс болон бусад олон ч эргэтнүүд бүгд байхгүй болсон байсан. Харин зүүн бөөр, гол амьсгалын булчин, дэлүү, бүдүүн гидснийхэн зарим хэсгүүд нь өвлцсөн байсан. За ингээд Майкийн бие нь яагаад одоо хоосорсон юм шиг харагдаж ердөө 16 кг жинтэй байсан учир нь бол ингэж тайлбарлагдсан юм байна. За ерөнхийдөө бол задлан шинжилгээ хийх үед гол эргэтнүүдийг нь түр аваад тэгээд цаашдын судалгаанд ашиглах нь одоо хэвийн үзэгдэл байдаг юм байна. Гэхдээ ийм тохиолдолд бол цогцсны дотор талыг үртэс хөвөн зэрэг материалаар дүүргдэг. Эсвэл шинжилгээ дууссаны дараа эргэтнүүдийг нь буцааж хийдэг тийм одоо маш чухал журамтай байдаг. За хэрвээ эргэтнүүдийг буцааж хийх боломжгүй байх юм бол за тэрнийхээ шалтгааныг тайлбарлсан аль бие усны тайлан заавал бичих ёстой байдаг. Харин Майкийн хувьд бол ийм тайлан огт хийгдэггүйгээс гадна цогцыг хизээч ингэж хоосон орхих ёсгүй байдаг. Майкийн гэр бүл хүүгийнх нь цогцсноос бараг бүх эргэтэн алга болсныг мэдээд бас л цочирдолд орсон. Аав нь бүр сүүлдээ аргаа бараад Мальтагийн хууль сахиулагчид мөн эрх баригчид руу загтал бичиж хүүгийнх нь эргэтнүүдийг илгээж өгөхийг гуйсан юм байна. За учир нь гэх юм бол тэр хүүгээ бүрэн бүтнээр нь оршуулахыг хүссэн. За тэгсэн чинь айгүй утгагүй хариулт ирсэн. Мальтагийн нэг шүүх хэмж аавд нь хэлэхдээ Майкийн цогцсыг олдохоос өмнө амьтад эргэтнүүдийг нь эдсэн гэж хэлсэн байгаа. За энэ тайлбар бол огт утгагүй байсан. За учир нь гэх юм бол Мальтад хийсэн анхны задлан шинжилгээний тайланд нь амьтанд эдүүлсэн гэх ямар ч гэмтэл за жишээлх юм бол хазуулсан уул мөр ч юм уу жижиг бол том тийм шарах огт тэмдэглэгдээгүй байсан. За энэний дараа бол Германд гэр бүл нь амьдарч исэн гэх нөгөө Ольденбург хотын прокурорын газар Майкийн цогцсыг хурааж авах шийдвэр гаргасан юм байна. Анх бол сураггүй алга болсон хүнийг олсон хэрэг байсан бол одоо харин гэмт хэргийн шинжтэй болж хувирсан юм байна. За ингээд энэний үр дүнд бол Германы хууль сахиулагчид Майк Маншалтын өвлийн талаар албан ёсоор мөрдөн шалгалтыг эхлүүлсэн. Хановерийн анагаах ухааны их сургуулийн шүүх эмнэлгийн эмч нар Майкийн эргэтнүүд бараг бүхэлдээ алга болсныг илрүүлсэн мэрэгжилтнүүд мөн Мальтагийн хууль сахиулагчдын хийсэн анхны задлан шинжилгээний тайлангийн хуулбарыг хүссэн ч хизээч хариу хүлээж аваагүй. Тэд бол цогцост эргэтэн байхгүй болохоор хоёр дахь задлан шинжилгээ нь бол маш хязгаарлагдмал үр дүнтэй анхны шинжилгээтэй харьцуулах боломжгүй гэж бол мэдэгдсэн юм байна. Дараа нь Майкийн эцэг их өмгөөлөгчдөрөө дамжуулаад Мальтагийн хууль сахиулагчдын эсрэг албан ёсныг гомдол гаргасан. За гомдолд дурдсанаар бол Мальтад анхны задлан шинжилгээг хийсэн шүүх шинжээч эмчтэй имэйлээр харилцах үеэр за тэр хүн бол Майкийн эргэтнүүдийг мэрэгч амьтад эдсэн мөн тархин ширгсэн гэж бол мэдэгдсэн байна. Майкийн аав ээж хоёр бол энэ асуудлыг шүүхэд хүргэж хүүгийнх нь эргэтнүүд хэрхэн алга болсныг шалгуулахаар шийдсэн. Герман улсын прокурорууд энэ хэргийг чухалчлан авч үзээд Майк аллагын золиос болсон байж болзошгүй гэж сэжиглэж эхэлсэн. За мөн тэд бол Мальтагийн шүүх шинжээч эмч нар ажлаа бол маш хангалтгүй хийсэн гэсэн дүгнэлтэнд хүрсэн юм байна. Ингээд цогцос анх олдсон үеийн шиг байхаа болсон, задрал нилээд явагдсан байсан ч гэсэн шинээр задлан шинжилгээ хийлгэх албан ёсны тушаал гарсан. За энэ удаад бол хууль эрх зүйн баталгааг хангахын тулд Мальтагийн шүүх шинжээч эмч нар заавал байлзах ёстой болсон юм байна. Шинжилгээгээр бол цогцост амьтанд идэгдсэн шинж тэмдэг огт илрээгүй. За зөвхөн хүзүүнд жижиг хазуулсан юм шиг сарив. За шууны хэсэгт нэг шалбархай л байсан юм байна. Мэрэгч амьтад Майкийн эргэтнүүдийг идсэн байх магадлал ингээд бүрэн үгүйсгэгдсэн гэсэн. За мөн цогцыг тухайн унсан байсан хадны хэсгээс Мальтагийн морг руу зөөх үед бие нь бүрэн бүтэн ямар ч шарах тийм хазуулсан мөргүү байснаа дахиад батлагдсан. Гэхдээ энэ удаагийн задлан шинжилгээний хамгийн чухал дүгнэлт нь юу байсан гэхээр Мальтад Майкийн цогцыг огт
замжуулаагүй. За энэнийх нь улмаас задрал хит их явагдаад үхлийн шалтгаан тогтоох боломжгүй болсон явдал байсан. Германы хууль сахиулагчдын өөр нэг чухал дүгнэлт нь бол Майк 30 метрээс дээш өндөр хаднаас унаж нас барсан гэх нотлохоо огт байхгүй гэсэн дүгнэлтээсэн. За түүнээс гадна бол Майкийн арьсан дээр томоохон шарах, гэмтэл энэ төр огт илрээгүй. Түүний яс нь хугараагүй, хавирга хугараагүй, зөөлөн эдийн гэмтэл хөхрөлт огт байгаагүй. Нуруу нугалам нь бол тэр чигтээ бүрэн бүтэн байсан. Тэгээд дотор цус алдалттай байсан эсхийг батлах бас үгүйсэх ямар ч боломжгүй байсан. Яагаад гэхээр нөгөө дотор эрхтнүүд нь тэр чигтээ бараг байхгүй болчихсон байсан болохоор шинжилгээ авах ямар ч боломжгүй байсан. Гэхдээ Германы хууль сахиулагчид энэ дотор цус алдсан байж магадгүй гэсэн хувилбарыг магадлал багатай гэж үзсэн юм байлээ. Яагаад гэхээр хэрвээ ингээд дотор цус алдсан бол заавал гадна талын гэмтэл хөхрөөлт байх ёстой гэсэн дүгнэлт гаргасан. Өөрөөр хэлэх юм бол ингээд гаднаа ямар нэг гэмтэл авч иж дотоороо цусалтсан байх учраас гаднаа ямар нэг гэмтэлхүү гэсэн тийм дүгнэлтийг угаасаа хийчихсэн байгаа болохоор энэ магадлалыг бараг боломжгүй гэж үзэж байгаа юм билээ. Мальтагийн зүгээс бол Майкийг яалтчгүй хатан зохиноос өөрөө унаж нас барсан гэдэг дүгнэлтэн дээр бол бат зогсож исэн. За тэгээд Мальтад мөрдөө шалгалтын эхэнд хийгдсэн анхны задлан шинжилгээнд нийт бол 3 хүн оролцсон байдаг. За тэдний нэг нь болохоор тухайн улсын шүүх эмнэлгийн тэргүүлэх мэргэжилтэн профессор Марио Сери гэдэг хүн байсан. Тэр бол Мальтад маш нэр хүндтэй. Тэгээд хийсэн ажлуудаараа олон шагнал хүрсэжсэн ийм алдартай хүн юм байна. За доктор Марио Сери бол зохицос олдсон газарт өөрөө очисноос гадна задлан шинжилгээг ч гэсэн гардаж хийсэн хүн байсан. За гисэн хэдий ч Майкийн аав болон сэтгүүлчид нэмэлт мэдээлэл хүсгээд тэр бол илүү дэлгэрэнгүй зүйл хэлэхээс татгалцсан юм байна. За тэгчээд Майкийн аав руу болохоор ганцхан удаа мэйл илгээсэн. За тэрэн дээр нь болохоор ингээд эрхтнүүд задлан шинжилгээ хийхээс өмнө аль хэдийнэ алга болцсон байсан. За тэдгэрийг нь бол мэрэгч амьтад идсэн. За мөн тархи нь болохоор наранд хайлаад ширгсэн гэж бичсэн байсан. Тэгээд энэхүү бүхий л мэдээллээ Мальтад дах мөрдөө шалгалтын ахлагч руу дамжуулсан гэдгээ бол дурдсан байсан. Ингээд Германы шүүх шинжилгээний баг доктор Марио Серигийн тайланг няцаагаад Майкийн биед бол ямар ч хазуулсан уул мөр илрээгүй гэж бичгээр албан ёсоор мэдэгдсэн юм байна. Тархины тухайд гэх юм бол наранд ширгсэн гэх тайлбарыг тэд утгагүй гэж үзсэн. За дэлхийн олон ч орон 140 хэмээс дээш давдаг. За яг тухайн өдөр Мальтад температур өндөр байсан ч гэсэн өөр хаанч ийм зүйл болсон тохиолдол бүртгэгдээгүй гэдгийг онцолсон. Албан ёсоор доктор Марио Майкийн цогцос нуруугаараа харж хэвтчихсэн гэдгийг бол баримтжуулсан юм байна. За гэхдээ Германы хууль сахиулагчид Майк яг олдсон тэр газарт нас барсан гэдэгт огт итгээгүй. Тэрнээс гадна асфиксия буюу хоолойгоо боолгож амьсгал нь боогдох явдлыг үхлийн шалтгаан байж болзошгүй гэж үзсэн. За яагаад гэсэн чинь Майкийн хэл залхиур амьсгалын замыг дэмждэг яс нь алга болчихсон байсан. За энэ яс бусад яснуудтай шууд холбогддоггүй цорын ганц яс гэж явд юм байна. Тэгээд боомлолт, багалзуур дуулах, дарах үед хугарах магадлал өндөртэй яс байдаг юм байна. За тэгээ 2017 оны 11 сард Майкийн аав дахиад Мальта руу очсон байгаа. За тэр бол хүүгийнх нь хэргийг шалгасан цагдаа мөрдөгчдтэй уулзахыг оролцсон ч гэсэн тэд нар бол бүгдээрээ ярихаас татгалцсан. За тэгээ дараа нь болохоор аав нь хэргийн бүх материалтай танилцах хууль ёсны хүсэлт гаргасан ч гэсэн шүүгч нь өвчтөй байгаа. За мөн тухайн шүүгч шүүхийн шийдвэр гаргахад удаан гэдгээрээ алдартай энтер гэж түнд мэдэгдэжсэн юм байна. За ингээ эцэст нь Майкийн аав Мальтад ажиллаж исэн Германы нэг дипломатчийн тусламжтайгаар тухайн баримт бичгүүдэд нэвтрэх үзэж харах боломжтой болсон юм байна. За гэхдээ бас л нэг уур бухимдал төрүүлсэн зүйл байсан нь юу гэхээр Мальтагийн эрх баригчид нь тухайн хамгийн чухал баримт тэр задлан шинжилгээний дүгнэлт цогцос олдсон газрын гэрэл зургууд нь алга болцсон, алдагдсан гэсэн тийм мэдээлэл өгсөн байгаа. Ингээд 2018 оны 1 сард Германы эрх баригчдын дарамтанд орсон Мальтагийн засгийн газар эцэст нь бол Майкийн хэргийг дахин нээхээр болсон. За ингэснээрээ бол Германы гадаад хэргийн яамны бүх хүчин чармаалт үр дүнгөө өгч эхэлсэн. За тэгээ удалгүй Майкийн хэргийн талаарх анхны баримт бичгүүд Германд очсон юм байна. За Германы хэвлэл мэдээллүүд тухайн түүхийг дахин маш өргөн хүрээнд сурвалжуулж парламент нь хүртэл энэ асуудлыг хэлэлцэж эхэлсэн.
Гэхдээ хэрэгт томилогдсон шин шүүгч бас л Майкийн үхлийг хаднаас унсан осол гэж дүгнсэн болохоор хэрэгт бодиттой ахиц дэвшил ерөөсөө гараагүй. За нөгөө талаас гэх юм бол Германы эрх баригчид энэ хэрэгт бол маш олон зөрчилтэй логикийн алдаа байгааг тогтоосон ч гэсэн мөрдөн шалгах боломжтой тэр материалууд нь хэд хомс байсан болохоор мухардалд ороод цаашид юу ч хийж чадахгүй болсон гэж дүгнсэн. Дипломатууд, мөрдөн байцаагчид, сэтгүүлчид гээд энэ хэргийг шинжилж үзсэн баг бүх хүн баримтууд нь дутуу. За тэгээд маш тийм хайн хандсан хавтас хэрэгтэй ийм үед бол Мальтагийн эрх баригчдын гаргасан албан ёсны дүгнэлтэнд маш их эргэлзэж хүлээж авдаг юм байна. Майкийн аав удаан хугацаанд үргэлжилсэн энэ хайхрамжгүй байдал, хариуцлагагүй хандлагаас болж эцэст нь бүр туйлдаа хүрч сэтгэлээр бол маш их унсан байсан. За тэр бол Майкийн үхлийн талаар илүү хариулт нэхэхээ сүүлдээ бүр болоод түүнээс хойш зөвхөн гэр бүлдээ анхаарлаа хандуулахар шийдсэн юм байна. Ингээд чухам хүүд нь яг юу тохиолдсон гэдг нь таамагтуудын үлдэхээсөөр аргагүй хүрсэн. Энэ хэргийг бүр эхнээс нь сурвалжилж исэн Германы нэг сонин дахин нийтлэл бэлтгэхийг оролцсон ч Мальтагийн эрх баригчдтай холбогдоход тэд бол ямар ч тайлбар өгөхөөс татгалцсан байдаг. Майк Маншолтын хэргийг шалгасан хинч энэ талаар ярихыг хүсэхгүй байгаа нь яг л бүх зүйлийг нууцлахыг оролдож байгаа юм шиг сэтгэл төрүүлдэг. Ингээд энэхүү хэрэг нь өнөөдрийн хүртэл тайлагдаагүй нууц онол таамгуудаар дүүрэн хിവэрэ үлдсэн юм байна. Хамгийн их яригддаг таамгуудын нэг нь бол Майк эргэтэн 8-ны золиос болсон байж болцошгүй гэсэн онол байдаг. За Майк бол маш тийм эрүүл, залуу хүү байсан. За бараг бүх гол ингээд дотор эргэтэн алга болсон нь зарим хүмүүсийг түүнийг бол ингээд нөгөө эргэтэн наймаалдаг хүмүүсийн хохирогч болсон гэж сэжиглэхэд хүргэдэг юм байна. За энэ онолоор бол Майк Мальтагийн аслагдсан бүсээр дугуй унаж явах үеэр нь эргэтэн наймаалдаг хүмүүстэй тааралдаад тэгээд тэдэнд баригдсан байж магадгүй. Дараа нь түүнийг бол нэг газар аваач жагаад эргэтнүүдийг нь авсны дараа биеийг нь ойж хаагаад осол юм шиг харагдуулахын тулд дугуйтай хамт ингээд хаднаас шидсэн гэж бол үздэг. Тэгээ Мальтагийн эрх баригчид бол энэ бүхнийг мэдсэн ч гэсэн улс нь бол аялал жуулчлалаас ихээхэн хамааралтай болохоор ийм хэрэг хэрвээ ил болчих юм бол жуулчдыг нь үргээгээд эдийн засагт нь ихээхэн хохирол очруулна гэж үзээд нуун дарагдуулсан байж магадгүй гэж энэ оноолд итгэдэг хүмүүс бол ярьдаг юм байна. За энэс гадна Майкийн цогцос олдсон газрын ойролцоо тийм хувийн фермертэй гэдээсэн хүн энэ хэрэгтэй ямар нэг байдлаар бол холбоотой байж болцсохгүй гэж зарим нь сэжгэлдэг. За тэр хүн бол хохирогчийн аав асуулт тавихад нь бултаж маш тийм эвгүүцсэн байдалтай байсан нь ямар нэг зүйлийг энэ хүн мэддэг. За тэгтээ тэрийг ол нуугаад байгаа юм шиг санагдуулсан гэж үздэг. За өөр нэг маш өргөн хүрээнд яригдсан онол нь бол Майк хулгайчдын золиос болсон гэх таамаг байдаг. За энэ хувилбараар бол түүнийг баймилж хөнөөснийхөө дараа цогцыг олдсон газарт аваачиж тавьсан гэж бол үздэг. За харин хэргийг дараах арлын аялал жуулчлалд сүргээр нөлөөлөхөөс зайлсхийхийн тулд эрх баригчид нь бол Майкийн залгуурыг дэмжих яс, тарих болон бусад зарим эрхтнүүдийг нь зариудаар авч устгасан байж магадгүй гэж үздэг. За хэрвээ Майк үнэхээр бомблогдсон бол тэрийг нь зөвхөн тэр залгуурыг дэмжих ясны байдал, тархины шинжилгээгээр л тогтоогдох боломжтой байсан юм байна. Тэгсэн чинь Мальтагийн хууль сахиулагчид хэргийг дарахыг хүссэн болохоор тухайн нотлох баримтыг зариудаар алга болгосон гэсэн тийм хардлага байдаг юм. За өөр нэг онол нь болохоор Майк үнэхээр өөрөө хаднаас унсан ч гэсэн түүний цогцыг харсан зарим хүмүүс боломжийг ашиглаад үүргэвчийг нь тэгээд доторх эд зүйлстэй хамт бүх зүйлийг нь хулгайлсан байж магадгүй гэсэн таамаг байдаг. За хамгийн сүүлчийн харьцангуй бага дэмжигддэг онол нь юу байсан гэхээр Майк өөрийн амиа эгүүдгсэн байж болцсохгүй гэсэн таамаг байдаг. Гэхдээ мөрдөн шалгалтын эхний үе шатанд энэ хувилбарыг бүрэн үүсгэсэн байдаг юм байна. За учир нь гэх юм бол Майк ийм зүйл төлөвлөж исэн гэх ямар ч шинж тэмдэг байгаагүй. Харин ч тэр бүр маш аз жаргалтай, ирээдүйдээ маш олон зүйл төлөвлөсөн, хүнтэй үерхэд ингээд хайр дурлалтайгаа учирсан, сэтгцэн ямар нэг гимгэг, сэтгэл гутралын шинж тэмдэг огт байхгүй тийм хүн байсан. Майк Маншолтын хэрэг нь баримт дутуу,
асуултуудаар дүүрэн хамгийн нууцлах хэрэгүүдийн нэг ингээд хിവэрэ үлдсэн байгаа. За өнөөдрийн хүртэл Мальтагийн эрх баригчид Майк өөрөө хаднаас унаж нас барсан гэсэн албан ёсны хувилбараа бол хിവэр нь үлдээж үүнээс өөр тайлбаруудыг зүгээр л хувилдааны онол гэж үтсэн хിവэрэ байдаг. За ингээд нэлээд адармаатай учир битүүлэг хэргийг та бүхэнд задаргаатай байдлаар хүргэхийг хичээлээ. Энэ хэргийг та бүхэнд зүгээр нэг яриад өнгөрөх биш, харин сэрэмжлүүлэг болох үүднээс би бэлдсэн байгаа. За манай монголчууд бол өвлийн улиралд аялал зугаалгаар дулаан орон руу маш ихээрээ явах болсон. Шууд нислэгүүд ч гэсэн маш олон болсон байлээ. Тэгэхээр бид ямар нэг улс руу явахдаа олуулаач бай, ганцаараач бай, одоо дурдах хэд хэдэн зүйлсийг заавал бодож төлөвлөөрөө гэж хүсье. За нэгдүгээрт бол мэдээж явах гэж байгаа улсынхаа яаралтай түргэн тусламж, гал команд, цагдаа руу ямар дугаараар залгадаг вэ гэдгийг мэдсэн байхад бол илүү тэхгүй. Зарим улсад бол англиар хэл нэвтрэлцдэг тусламжийн тусгай утас гэж хүртэл байдсан байлээ. Аялал хөгжсөн газруудаар бол заавал байх ёстой. За хоёрдугаарт бол ямар нэгэн баталгаат хөтөжгүйгээр ийш тийш ганцаараа болж өгвөл явахгүй байх хэрэгтэй. Гуравдугаарт аяллаа даатгал заавал хийлгэрэй гэж зөвлөе. За дөрөвдүгээрт тухайн очиж байгаа улсынхаа хууль дүрм, хориотой зүйлсийг нь ChatGPT-гээс асуугаад мэдхэд бас илүү тэхгүй. 5 дугаарт хэрвээ тухайн очиж байгаа улсад чинь Монголын элчин сайдын яам байдаг бол хаяг байршил, холбоо барих дугаарыг нь бас мэдсэн байхад илүү тэхгүй гэж бодож байна. Ингээд энэ мэтчлэн албан ёсны такси, Uber, Grab гэх мэт аппликейшн ашиглах ямар нэг албан ёсны бус машинд одоо суухгүй байх. Өнөөдрийн түүхтээр дурддагдсан Майк шиг одоо хит тийм алслагдсан газар ганцаараа явахгүй байх гэд зөндөө одоо зөвлөгөөнүүд бас байна. Гол нь бол энэ түүхээр муу амлаж байгаа юм биш. Бид нар ер нь хаач явсан болгоомж сэрэмж илүү тэхгүй. Болгоомжтой байх гэдэг нь бол айдас гэсэн үг биш. Надад тийм зүйл тохиолдохгүй гэсэн бодлоор юмд бас битгий хандаарай гэж хүсмээр байна. За ингээд энэ удаагийн дугаар маань энэ хүрээд өндөрлөх боллоо. Та бүхэн өнөөдрийн хэргийн талаар юу гэж бодсноо комент хэсэгт бусадтайгаа хуваалцаарай. Бас аяллаа үеэр өөр сэрэмжлүүлэх зүйл байгаа бол бусадтаа нэмэр болоод залхууралгүй бичээд үлдээгээрэй. Бүгдээрэнд нь сэтгэл зүйн амар амгалан хүсье. Амралтын өдрөө ая тухтай сайхан өнгөрүүлээрэй. Ингээд хэдүүлээ эрх мегмар гарагт бас нэгэн нууцлах хэрэгээр эргээд уулзъя.